Алтан дорнод Монгол компани Заамар сумын 8-ны хөндөд шинэ газар олборлолт хийснээр энтхийн 20 гаруй өрх хаашаач явах газаргүй болж эндээ хашигджээ. Одоо болтол өвлжэн дээр байна. Талигач Амбал нэм 26 настай. Орой хонио хотлуулсны дараа бензин тамхи авахар мотоциклоор багийн төв явжээ. Алтан дорнод Монголын карьерийн хажуугаар явах замд нь тэдний харуулууд барьж авч зодож газар дээр нь амийг нь хөнөөсөн байна. Цогцыг нь харин арх угаад карьер руу унцгаж хэмээн цагдаа дээр авчиж өгчээ. Нөгөө залууг нь мөн мотоциклтай явж байхад нь зогсоож зодсоор арцгийг нь задалж сумын эмнэлэгт очиж нас орсон байна. Талигач арга ирэхийн талаар ямар алтан малт авах гэж явсан малаа хариулж явж байгаа хүн ингэж хүний гарт өртнө гэж юу байдгийг би их гомдолтой байд. Тэр авгар шараад нь хажуугаар явж байгаа л бас ерөөс замаа ингээд нэлт нь хаацсан. Ерөөс явах газар ямар ч машин тэр явах гарцгүй болцсон. Малчад өөртөө мал авсаа байхгүй. Тэгээ өхөр малынхаа хөл гарыг хуглуулаа, хөл мөлийн хуглуулад ингээ ямар ч карьер ус мусч байхгүй. Карьер руу орж уух гэж чаад ингээ өхөр мал маань их бэртдэг. Одоо энэ чинь эднийх нь одоо яг буудаг буудал нь одоо энэ улаан шараны авд байдаг. Малаа энэ хаваар ингээ шотлуулна. Ядаж өвлжөөгөө идэхгүй өвлжөөгөө тэгээ намар ороо ялтал энэ хаваар ийшээ өвлжинцээ хол цусдаг намарладаг улсууд. Тийм л энэ манай дүүл томотой тийм арх дарсуудгүй тийм л хүн одоо энэ хавийнхан мэдчихэж байгаа. Ээжтэйгээ хойлохноо байдаг. Төслийн хэдэн малаа ингээл бас үр төлөний өсгөөд авчвал өөрсөнд нь хэрэгтэй ээжигээ тижээл гэж ингэж явдаг хүүхдэлтэй. Тэгээ одоо гомдолтой. Тэгээ одоо юу хэлэх вэ? Алтан дорнод Монгол компани уг нь Павшик хэмээх Оросын мэдэлд байсан. Монголоос ухсан алтыг татваргүйгээр гаргасныхаа дараа Монгол Улсын засгийн газрыг арбитрийн шүүхэд өгч манайхаас баггүй мөнгө гаргуулж байсан. Энэ компаниг одоо монгол хүмүүс тэр дундаа худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Тэмбэрлэлийн дөө гам болтгийгч худалдаж авсан тухай мэдээлж байсан. Тэд одоо малчтын үлдсэн жаахан бэлчээрийг ухаж нутгийн малчтыг захаас нь амь насыг нь бүрлгэж эхэлсэн нь. Энэ доотхийг одоо ерөөсөө нэг хоногийн дотор ингээд ухаал одоо хөрсийн хуулаад одоо ийм байхгүй бол ажиж байгаа юм. Тэгээ уул нь ч одоо зөвшөөрлгүй юм гэсэн тэгэл ажиллаад авах юм байгаа энэ уурхай л тий. Тэгээ уус энэ нь бол бас бохирдсон юм шиг малхын энэ угаад зарим нь бас эгэдсэн төгөрд өгөх байдаг юм. Чи яг тэр карьер руу орж ус уудаг гэсэн мал нь тэгээд яг тэндээс юу ажиллах гэсэн. Тэгэхээр тэр дотор одоо юу гэдэг ямар мөнгө ус мус байдгийг яадаг. Тэгээд энэ мал нь хөгж ирсэн шүү дээ. Алтан дорнод Монголын лиценз авсан энэ газар бол гол мөрний урсаз бүрэлдэг их ойн сан газарт ашигт малтмал хайх олборлохыг хориглох тухай хуулиар аль 3 жилийн өмнөөс хориглогдсон газар. Засгийн газар алтны уурхаадыг зогсоосноо сүр дуулаантайгаар зарлаж байгаач бодит байдал дээр ажилласаар байна. Заамарт олгогдсон 46 лиценз гэхэд туулын сав газар олгогдсон гэдгээр цуцлагдах ёстойч хууль хэрэгжүүлэхгүй өдөө үрчээ. Эцэст нь байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүд засгийн газрыг хууль хэрэгжүүлээгүй үндслээр шүүхэд өгөхөд дээд шүүхээс засгийн газрыг хууль хэрэгжүүлэхийг даалгасан. Гэвч энэ засгийн газар хууль биелүүлэх байтугай улсын дээд шүүхийн тогтоолж үйлчлэхгүй байна. Засаглалын энэ хямрал хууль үйл хэрэгжүүлдэг олигарх тогтолцооноос болж өнөөдөр жирийн ард түмэн алтны компаниудын золиос болж амь насаа алдаж эхэллээ. Нийт одоо энэ нутаг орны ард иргэдийг доромжлоо зогсохгүй энэ Монголын төр хууль эрх зүйн бүх юмыг одоо хотод оромжилж байна. Өнөөдөр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа Монголд яг бодит амьдралаар ийм хэмжээнд явагдаж байна. Энийний цаана энийг хэн өөгшүүлж явж байгаа гэхээр энийг өөгшүүлж байгаа хүмүүс бол засгийн газар. Засгийн газар өөрөө ч эндээ одоо арт талд нь байна гэдгээ үндсэндээ энэ хууль хэрэгжүүлэхгүй байгаа нь бол нотолж харуулж байна. Тэгэхээр ард түмэн бол өнөөдөр эрсдэн энийг одоо эсэргүүцэж газар нутгаа одоо ийм талын нэг там болгоцсон энэ байгаа нөхцөл байдлыг энэ хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чөлөөлж аваад усгүй энийг нөхөн сэргэлтийн үйл ажиллагааг маш хурдан хугацаанд 2 жилийн дотор нь хийж гүйцэтгүүлэх зайлшгүй одоо энэ дээр бол нийтээр анхаарал тавих зайлшгүй шаардлагатай байна. Монголын төр газар нутгаа эх орноо бүгдийг нь мөнгөөр худалдаж, эцэст нь энэ орны эзэн болсон ард түмэн мөнгөтэй алтны компаниудын хөлсний алуурчдын гарт амь үргэж эхэллээ. Өнөөдөр 2 хүнийг зэрлэгээр хөнөөгөөд ахалтухаж байгаа уурхайхан маргааш 2.7 сая монголчуудыг хөнөөгөөд газар нутгийг нь дээрэмдэхэд гайхах зүйл нэг их үгүй болжээ. Отхон мэдээлэл.